давжаа биетэй, майкултай, халдсан толгойтой. Хоёр хөмсг нь хоорондоо нийлсэн. Харц нэг л сонин, гарын ширүүн барцгар. Илч Паулын гадаад төрхийн талаар бидэнд уламжлагдсан ирсэн эртний нэгэн бичвэрт түүнийг инхүү төрүүлсэн байдаг. Өнөөдөр бидний төсөөлдөг шиг сүрлэг төрхтэй тайзан дээр гармагцаа хүмүүсийн анхаарлыг татах хүн тэр байгаагүй ч байж мэднэ. Нэр нь хүртэл жижигхэн өчүүхэн гэсэн утгатай. Гэвч бурхан хүний гаднах үзмжээр нь хэмждэггүй гэдгээ дахин нэг удаа баталсан юм. Учир нь өнөөдөр 2000 жилийн дараач бид Паулийн үр царайг бус түүний бичсэн захидлуудыг харж байна. Түүний дүр төрхийг бус түүний дотрооссан ичлэлт, итгэл, дуулууртай байдлыг уншиж байна. Бид түүний захидлуудыг эрдэнэ сайж буй эрэлжид мэт дахин сөхөж мөрөөр нь эргэцүүлж үг бүрээс нь Христ доторх амьдралын гүнийг харж байна. Итгэгчдийн дунд хамгийн алдартай хүмүүсийн нэг гэж хэлж болох Илч Паул Дамаскын зах дээр эзэнтэй уулзахаас өмнө Саул нэртэй байлаа. Тэр еврей эцэгээс төрсөн Бенжамин овгийн хүн байсан. Эцэгхэн түүнд Израилийн анхны хаан мөн л Бенжамин овгийн Саул хааны нэрийг хайрласан байв. Гэвч Саулын амьдралын зам нэгэн өдөр бүрэн өөрчлөгдсөн. Дамаск руу явж байх замд нь түүнийг гэрэл хүрээлж Тэнгэрээс дуу гарсан. Тэр өдөр тэр зөвхөн нэгэн үзэгдэл хараагүй. Тэр амьд Христтэй нүрд тулсан. Тэр мөчөөс эхлэн өмнө нь хавчигч байсан Саул Христийн гэлж Паул болсон. Өмнө нь итгэжтийг барьцлагаар явдаг байсан хүн хожим нь өөрөө сайн мэдээний төлөө хоригдол болсон. Өөрөөх нь хэлдгээр бол тэр Христ Есүсийн хоригдол сайн мэдээний төлөөх хоригдол байлаа. Өнөө цагийн олон судлаачид Христ итгэлийг дэлхийд даяар түгээх хүсэд үзүүлсэн нөлөөгөөр Паулыг Иесус Христийн дараа орох үз чухал хүн юм үздэг. Гэвч Паулын хүч нь түүний гадаад төрхөд байгаагүй. Түүний нэр алдагдаж байгаагүй. Түүний хүч нь Христ дотор олдсон шинэ амьдрал. Бурханаас авсан дуудлага, сүнсээр нэгдсэн илчлэлтэд байсан юм. Тиймээс бид өнөөдрөөс эхлэн Илч Паулын бичсэн захидлуудыг тэр дундаа Эфесчүүдэд бичсэн захидлыг хамтдаа нээж шимтэн судлах гэж байна. Энэ захидал бол зүгээр нэг эртний бичиг биш. Энэ бол Христ дотор бид хинвэ гэдгийг сануулдаг захидал. Энэ бол чуулган гэж юу вэ гэдгийг нээдэг захидал. Ингээд Христийн илч сайн мэдээний хоригдол Паулын бичсэн Эфесчүүдэд илгээсэн захидлыг хамтдаа эзгээе.